бүгдээрэнд нь өглөө өдөр орой минь хүргье. Фотоко байна. За өнөөдөр бид ямар сэдвийн талаар ярилцахаар орж ирсэн бэ гэхээр сүүлийн үед одоо жирэмслэлт төрөлттэй холбоотой бас анхаармаар тохиолдлууд тааралдж байгаа учраас бүсгүүчүүдтэй охтуудтай нэг зөвлөмж олохоор орж ирлээ. За жирэмслэлтэнд өөрийнхөө биеийг хэрхэн бэлтэх вэ гэдэг талаар өнөөдөр ярилццгаая. За тэгэхээр жирэмслэлт гэдэг бол физиологийн үйл явц нэгдүгээр, хоёрдугаарт гэдэг бол төрөлт гэсэн мөн хоёр физиологийн үйл явц. Гэхдээ одоогийн тийм хүнсний аюулгүй байдал, агаарын бохирдол гэдэг маш олон шалтгааны улмаас маш олон эмэгтэйчүүд эрүүл ээжээс эрүүл ураг тээж, эрүүл хүүхэд тээж гаргахад маш олон зүйлүүд тохиолддог болсон байна. Тийм учраас нэгдүгээрт жирэмслэгээр үнэхээр төлөвлөсөн байгаа бол өөрийнхөө эрүүл мэндийг нэгдүгээр анхаарах хэрэгтэй. За эрүүл мэнд гэдэгт нь юу болж байгаа юм бэ гэхээр бүтэн биеийн онцлогоо хийлгээд жирэмсэн эмэгтэйчүүдэд голчлон илүү их тохиолдож байгаа эмгэгүүд маань юу байгаа вэ гэхээр зүрх судасны эмгэг, за тэгээд бөөрийн эмгэг, за мөн дээрээс нь харшлууд, за мөн дээрээс нь чихрийн шижин гэдэг эмгэгүүд бас нэлээдгүй онцлогдох болсон. За мөн бодис солилцооны хам шинж буюу илүүдэлжийн тархалт. За эдгээр өвчнүүдээс үрдсэн сэргийлэхийн тулд эрт дэлгэрүүлэгтээ хамрагдаад өөрийнхөө бие махбодын аль хэсэг нь өөрчлөлттэй байна. Тэр хэсэгтээ эмчилгээ үйлчилгээ аваад түүний дараа маш сайхан тайван төлөвлөж байгаа жирэмслэх хэрэгтэй. За кесар хаалгаар төрсэн ээжүүд дор хаяж 2-3 жилийн зайтай жирэмслэлтийг төлөвлөвөл зүгээр. Ойр орхон жирэмслэлт төлөвлөх юм бол умайхан нэмгэрсэн байдаг сорвин дээр жирэмслэлт болох эрсдэлтэй. За мөн дээрээс нь цаашлаад бүр ихийн эрүүл мэнд, хүүхдийн эрүүл мэндэд ч гэсэн сөрөг нөлөөтэй байдаг учраас эрүүл ээжээс эрүүл хүүхэд төрнөө гэдгийг нэгдүгürt маш сайн ухамсарлах хэрэгтэй. Хоёрдугаарт хоол ундан дээр анхаарах хэрэгтэй. За хорт зуршил эдгээр зүйлүүдээс бас зайлшгүй сурах нь. За дөрөвдүгээрт нь сэтгцэн эрүүл мэнд буюу сэтгэл санаагаа тайван байлгах нь. Тавдугаарт өөртөө тохирсон дасгал хөдөлгөөнүүдийг хийж хөвшсөн байх нь. Ерөөс эрүүл амьдрах маш энгийн, гэхдээ энгийн зүйлсийг хийхэд маш хэцүү байдаг. Яагаад гэвэл хүмүүс мэддэг мөртлөө хэрэгжүүлдэггүй. Тэгэхээр хамгийн гол зүйл бол үйлдэл байдаг шүү охид бүсгүүчүүдээ. Тэгэхээр эрүүл мэндэд анхаараарай. Хэрвээ та жирэмслэгээ төлөвлөсөн бол